Ямар чагаалт юм бэ? Чихэн дээр Өөр өөрсдийнхөө дуунаас төвөгшөөгөө тийм үгүй. шинэхэн дугаар маань эхлэхэд бэлэн боллоо. Бид хоёр зочныхоо байгаа газарт нь ирсэн байна. Одоо хэн гэдгийг хэлүүлтгөө мэдж байгаа штэ харцсан байгаа тий. Залах чи тий. За видео кол хийч. Тий ирсэн гэ хэлсэн байгаа уулна. Чи энэ маань. Гараа явчих. За зүгээр уцруу л залах хаас. Ой дууд чинь үдээ энэ хүртэл явчаад уцаа бүр хаацсан байгаа даа гэж зүрх багаад явчих. Чирхгүй байх үү тэгээд Харт. Үе ягаахгүй нэ. Энэ мэн яач вэ? Ягаахгүй. One moment later. Бана. Бана. Ирсэн шүү. Гараа дээр. Гараа дээр оллоо нөр. Хөө тээж вэж нь хардаа бүрэл явж бүр ингээл. За, сайн байна уу? За, сайхан наацсан уу? Сайн байна уу? Ажил амьдрал сайн уу? Жижигхэн борхон залуу мэн. За, Жижигхэн борхон. Байж. Одоо ингэ штэ. энийг зүүчи. Шууд ингээд Бүр ингэж эхэлчих Бүр юм. ингээд тээж мэж нь ухаал эхлэх штэ. Баргаж барьцтай чи. Бэлтгэлгүй ямар юм бэ? Копи тэмэрсэн. Хоёр хүүхний тэмэрсэн болсон даг л юм шүү дээ. Хоёр кофе тэмэрсэн. Хоёр бүгд тэмэрсэн. За өнөөдөр чи халах өнгөрөх нь те. Амар эвгүй юм байна. За. Бачиг юм байна. Анх удаа ер нь бид гуравч ер нь уулзж байгаа шүү дээ те. Чиний аль хэнийг нь өнөртөө бас энэ ямар гоё. Би. Хин таалагдж байна өнөртөө усных нь. Өнөртөө бас. Биш энэ нөгөө нь өвчин намдаа гавар гэх юм. Анх удаа л уулзчих. Тийм шүү дээ. Ер нь сошиал фэйсбүүкээр л их харж ирсэн үхээс л гэхээс илүү одоо ер нь уулзж байгаагүй өнөөдөр л анх удаага уулзж байна энэ хүнтэй. Хизээний таньдаг юм шиг харагдаж байна. Хизээний зуд найзууд юм шиг санагдаж байна. Хоолны бичлэгийн нэг юунд нэвтрүүлэлт ороогүй л орсон шүү дээ. Орсон шүү дээ. Ороо төрүүлж ирээд. Тийм би төрүүлсэн мэт дээ. Би төрүүлсэн шүү дээ. Ямар амар юм бэ? Ичдэггүй юм бэ? Ичдэггүй юм бэ? Би төрүүлсэн шүү дээ. Ингээд эхэлсэн. Саруула. Тэрийг гараа дээр влог дарахад бэлнэ үү? Билээ шүү дээ. Өөр янз бүрийн байхгүй шүү дээ. Байхгүй. Одоо энэ машин суун окей. Окей. За. За яад гэжсэн саралтайгаа баривчлаад гараа явж байна. Гаргаж ир чадлаа. Тийм ээ. Яа, чи чамаас амар айгаадсан яа. Гарч ир загнаад унахгүй дээ гэж бодсон. Харин гайгүй мэнэ гэж тий. Үгүй очих гадар чи хоолоо юм уу? Харин ээ. Хийжтэй одоо өөрөө яана. хийж өгнө штэ. Одоо бид хоёрт фитнес хоол хийж өгнө. Яана. Бүрөө гинэ. За Тэгжлээс юм уу? өөрөө чинь бас цэргийн үе юм биш тий. Тийм шүү дээ. Би чинь одоо тангараг өргөөд 20 хэдэн жил болж байна. 24 5 жил болж байна доо. Ааха. Угсаа би 0.13-д сая буудлага хийж байгаа. Буудлага гэж нөө буудлагын дээр нь дасгал хийж байгаа гарч ирлээ. Айсаа гэж байгаа тийм. Харийн оронд бас үүрэг гүйцэтгэж явсан хүн шүү. Би Афганистанд алга байжсэн. Тийм штэ. Тэр нэг Афганистанд тэр нэг бичлэг хийцмээс тэр чинь бас айгүй. Одоо чи Африк. Африк юм уу? Африк. Тэр нэг амар хөөрхөн байсан штэ бичлэг чинь бас айгүй. Афганистан тэр нөө тий устгуулт шүү дээ. Уяага австуулсан. Мэдгүй үнсэн айлг байдлаас болохгүй гэсэн. Хамаагүй тийм бичлэг хийгээд. Чинь нөгөө нэг юу лээ 20 минутын дотор 600 мянган үзээд. Тэгээд тэр нөгөө Австрали юм шиг лээ. Орос Украин хоёр байлдж яадаг. Тэгээд нэгдсэн үндэсний байгууллагын 60% хөрөнгө оруулалтыг Америк хийж яадаг. Тийм бол ингээ Монгол цэрэг очингуудлаад энэ гэж хэмждэг. Нэгдсэн үндэсний байгууллагыг дэмжиж ингэж ирээ тий. Тэр нь амар гоо юм. Тэгэл шууд ингээд уцтал тэрийг устгах гэж. Устгах шууд устгах гэдэг. Гэхдээ тэдний зөв байсан. Яг үндэсний аюул байдал талаас. Би сүүл тайлгсан мунхаг би.
За ямар ч сан буруугаа ойлгоод устгасан байна гэж. За ямар энэ ер нь ингээд шууд хоёр урд нь уулзж байгаагүй хоёр эмэгтэй тэгээ. За уулзж байгааг надтай бол уулзж байгаагүй. Айгу гоё үнэртэй байна. Тэр нөө. Наа чи юу юм? Шанил юм уу? Биш. Зах дээр зардаг. Тийм сонтой явж ин да миний найзууд. Гараад ирэх тийм юу гэж байна? Гараад өөрөө чи гаргаж ирээ суулгах ч гэсэн одоо яах вэ? Сая шууд гаргаж ирэл баримтлал аваа шүү дээ. Хайрыг. Уул нэг өөрөө чи гоё фитнес мэс дээр чин байвал бас сонирхолтой юм болов байвал баримтлаад бас авчиг гэсэн чи харин фитнес дээр байхгүй нэ тэр бүр сонирхолтой юм ийг явж тэ гоё буудлага муудлах хийгээд уул тэрэн дээр нь орсон бол бас гоё. Фитнес бол миний амьдрал байхгүй юу? Тэр фитнесийг хүмүүс зүгээр нэг биеэ өөрчлөлт газар гэвэл өндөрл. Тэр болохоор хүний бүхэл амьдралыг өөрчлөх газар гэж би хэлнэ. Фитнест маш гартай. Монголын бодибилдингийн холбоо, Монголын бүх тамирчтай. Гэтэ хүн дээрээ их удаж байгаа. Тэд нартэйгээ уулзлахгүй маш их удаж байгаа. Тийм үү. Яагаад хүндэрж байгаа вэ гэх юм бол бизнесмен нөгөө нэг уугчлаач авах гэсэн мартсан шүү дээ. Рекламт юм мартаад таагаад жавхаатаа үе гэж бодсон. Аацгүй маань. UBK бар ахуулчихгүй. Би ч тоохгүй байна л дөө тэгвэл. Тэгээ явж байгаа. За. Маш их хартай. Нөгөө фитнес гэдэг чинь зүгээр яг нэг эрүүл сарвал амьдралын үндсэн яг нэг. Тийм шүү дээ. За тэр талнаар чинь гоё очиж жагаад гуруулаа бүр нэг сайхан тухтай ярилцсанаа. Бүр амнаас чи хөөс ахартал ярина гэдэг. Окей. Окей. Бүр яриа нөгөө нэг том хоол айз бэ. Окей. Сая ихнэр яриад байхгүй. Байхгүй болсон. Чи дараалагтай байгаараа гэж хэлсэн үү цаанаас. Айш та та нар ч Бүх бас юмнуудын босс шүү дээ ихнэр гэдэг бол угаасаа. Хотосоо тийм. Өөрсдөө тэгж боддог хүмүүс шүү дээ. Яа, зүгээр мөнгө үрдэл хүмүүс дээ. Йоо. Зүгээр олж ирсэн юм айтайхан үрэл байж байгаа. Өөрсдөө босс болгоод байсан. Босс заяа босс шүү дээ. Яах юм бүхэл амьдрал тий өөр хүүхэд бүхэл бүтэн энэ гоё амьдрал хийж байгаа. Юм болохоор хүүхэд өгсөн та нарт гэдэг. Гэхдээ тийм юу нэ шүү дээ. Та нар чи ганц Төрүүлж чадахгүй. Угаасаа. Аа. Та нар гидсэндээ тэгээд гаргаж төрүүлж чадахгүй шүү дээ. Чаддаг юмтай гаргана. Тийм учраас бид нар босс Та байгаа. хийж чадахгүй тэр хүүхдийг. Үгүй ээ бүр арч байгаа алдна. Яг үнийг хэлээд эргэтэй хүн жирэмсэн болоод төрдөг бол нэр шүү. Мэдгүй. Таалагдахгүй би нэвтрүүлж орно. Одоо тэгээд гараад ирсэн. За одоо хайрлаа. Одоо харахгүй одоо юма ярина шүү дээ. Одоо гоё майхнаа барина. За энэ хэсэгт энэ нуул нь яг тэгшин газар юм шүү дээ. Энд чинь Барих юм уу? Майхан барьж исэн биз дээ. Тийм юм сайн харж байгаарай. майхан барьж ирсэн үү юу? Барьж байгаагүй. Барьж байгаагүй. Би зарж байсан зүгээр 1000 зарсан. Тийм үү? Яг байгаад зарж ирсэн гэж шүү. За урд оромжоо олсхий. Бид гурийн оромж. Уяа том юм бэ чөөш. Одоо энийг барьж Чи баг хороо тэрмэр юм шүү. Одоо энэ ч гоё хийлэл босчихно. Бас хийлдэг юм уу? Юу юм уу гац мацноо нөө? За. Энд байна. Йоо. Баахан пив өгч байгаа дараа ноцоолтой. Энэ нүх нь хаана? Аль нүх? Би нүх болохтой мó. Энд нүгөр байна уу хардаа. Гац нь хаагаар байгаа лээ. За урлаа ингэж жүжиглэхэ болио хүнээр нь барилчаа. Гац байна. Бүрүү. Шүү дээ. Яа. Хөөх. Газар муу зоогоо ичлээ. Хөөх мөөх гэж. Энэ жигэнж зоо шүү дээ. За одоо зуудаг л бахтаа бас. Хэрэг та хоёр байж. За өө яасан гоё сууж идэв. Ир юм болохоор би зоо. За. Тэрс ингэ тоохол юм шиг байна. Хаалган нэрээ хаашаа харцсан бэ? Нэстэ. Гүй мэдгүй гэж. Тэгэл ламаасгүй. Я чаваад үгүй. Би яасан ажилгүй бэ гэж бүр ийшээ суухгүй явж байгаа шүү би. Би бас суухад жаргах гээд ирж штэ. Жаргаад агараа. Жарганаа хөө. Майхнаа барьжиг. Тэр Юуны- хооронд сууж дээ. Юунитлийн бакбитээ үн. Хүнээ авчирлаа тий. Тэ. Нэр ингэ барилчих юм надаар. Нэрэ бариулна шүү дээ. Энэ Йоо. ингээд шамдраа загнаад
том өрлөөд ирж идэх. Энэ дээрээ бас майхан байдаг юм байна. Окей. Одоо битэр зэ. За. Энэ хоёр хүүхэнтэй майхан барьдаг юм байна. Барина. За болио миний 3 талхаа босгоо байл. За. Нэрхээс майхан барилч тийм шүү. Худлагаас ингэж юу байдیں۔ Нэвтрүүлээд оруулна гэж авч ирсэн. Үнэнгээс ирээд. Ганц би үнгуудаа одоо надад хийх гэж. Худлагаас ингэж худлаа эдэр барихгүй гэж бодсон уу? Харин чамд хийж үзсэн. Орхоош. За энэ айхтар хүнэр чи ямар ч байсан майхна бариулаад, сүйтрөвчөө бариулаад өөрийг нь ингээд тоглон суулгалаа. Сэтгэл ямар байна? Нэрэ барилж гин үү? Харьяа. Хармаа санагдаад. Гомдоод байна гэж. Зөндөө юм яа. Зүгээр авч ирсэн. Наатаа 3000 дар гэж. Гэхдээ энэ гоё майхан биш үү? Энэ 300. 300 тий. Айгуу гоё. 300 дараагүй. Энэ ч баг хэдхэн дараал болсон. Тий, хэд дараа босцоо 300 хүрвээ. Энэ сарвчин ч гэсэн хийчдэг. Мундаг майхан байна тий. Би бас өөрөө майхан зардаг шүү дээ. Манай майхан За ундаага хийцэн биш тий. Өөртөө ий та. Энэ нэг гоё цангисын инээдийг Монголын ард хүмүүс сонсохоор ямар стрессгүй болоо. Та хоёрын инээдийг сонсохоор бараг 128-ыг бүгдийн тавч өнсмөр санагдаж байна. Хоолныхаа за одоо ийм хүн орж ирж байгаа юм чинь гээд ямар хоол хийх вэ гэж Мачоко их бодсон баг. Бодоогүй. Бодоогүй юу? Тийм, бодоогүй бас юу яа штэ. Заавал нэг тийм ч юм 20, ийм ч юм 20-хгүй бас тэнцвэртэй л хооллоо явж байгаа юм. Хамаагүй. Одоо би эднийг бүгдийг нууч. Энэ сурчлаад өгөх юм уу? Тийм штэ. Манай Zebra International Distribution-ы оруулж ирдэг бүтээгдэхүүнүүдийг ширээн дээрээ Zebra International Distribution. Ямар. За сүүлийн сонь сайхан юу вэ нэ? Яг уг хүнтэй албан ёсоор манай бас танилцъя те үзэгчтэйгээ. Таньс тий. Тань харин тий. Үзэгч таньс тий. Ховдын гаралтай ч гэдэг юм уу. Чи ховд юм уу? Үгүй харин тэгэл хүмүүстэй хэлье л та. Би ховдын гаралтай. Юу ярих нь энэ хүн чи? Сайн хотлоо машинд камер унтраас бүр амар ярьсан шүү дээ. Одоо камераас чи хотлоо виа барь дараахан мархан болж болоо. Би их ном зохиол оруулдаг. Ерөн зөв жоохон ном унших дуртай. Тэгээ жоохон сүүлийн зохиол бичиж байгаа. Юу гэдэг вэ? Тийм аяас байна уу? Ноо яг юу гэж хараад байгаа тий. Би чинь төвлөрөө урж. тэрийг мэдчихэ. Тэр мэдж байгаа юм. Ер нь хөгжмийн боловсралтай гэж юм сонссон. Ямар хөгжим тоглолт вэ? Тэгж одоо яг ухаж эхэлж. Би харих уу? Лимп нэг гой тоглож исэн тий бас. Тэр чинь филет хийж дуудана. Флит юм. Филет. Гэтэ нэг амьсгал хүү юм тий. Тий. 18 дугаар зууны сүүлийн хагас дүүссэн биом гэж хүний үүсгэсэн гайхалтай хөгжим байдаг. Тэгээд би тоглодгоо гэж чи үгээ сонирхдаг. Ханаас сурсан юм болоо? Багш гэж байгаа юу? Эсвэл сонсголоороо юм уу? Миний багш чинь Чайковский төгссөн шүү дээ. Өсөг хоёр гайхамшигтай юм байна шүү дээ. Би багштай маш их хайртай. Миний багш намайг үдэж байгаа бах тий. Ямар мэрэгчлэлтэй хүн байж? Би хөгжимчин шүү дээ. Ер нь өөрөө чинь мэрэгчлэл хөгжимчин юм уу? Би сонгодог хөгжимчин шүү дээ. Вау. Та нар яг яа гээд намайг бодсон. Хотлоо яриад байна штэ. Цэргийн хүн биз дээ. Би цэргийн сонгодог хөгжимчин. За яг хаа цэргийн дуу үжгийн чуулгад байсан. Тэрий ч юм бол мэдчихээн. Чи яаж үтээ? Судалсан юм. Судалсан харин. Чуулгад бол байсан. Дээрээс нь цэргийн хүн. Тэгээд улс их орноо төлөөлөөд гадаад улсад харийн оронд бас тий үүрэг хариуцлага хийж явсан. Алба хаасан тий. Хүн. Тэгээд дөрөөр яриулаад харьяа. Би ерөөсөө чадахгүй байна гэж. Заадлаа. Би Монгол улсын иргэн бие Монгол улсын үндсэн хуулиар хүлээсэн иргэний зэрэг өргөн үнчээр билж
Өвөг дээцэг ариун гал голомдолсон халшгүй дархан байдлыг ам би үл хайрлан батлан хамгаална гэж хэлэхдээ би 14 настай байсан. Би энэ Монгол улсын шарилжийг хүртэл маш их хайрладаг тийм. Тэгээ бүрэн хогийн ургамлын хүртэл хайрладаг гэсэн үг. Эх орон гэдэг юмны үн цэнийг болохоор Афганистанд алба хааж байхдаа 2011 онд. Хүний ам зүгээр малын амнаас доош тийм бага хэмжээнд байдгийг харж байгаа үедээ эмэгтэй хүн зүгээр үхрийн хэмжээнд үнэлэгдэх байх үед те. За Афганистанд бол манайхаас илүү агаар нь цэвэрхэн байх те. Гудамд нь сарнаа ургадаг байх. Гэхдээ Кабулд сарнаа бүхэн цустай байхыг харах те. Хүний зовлонг өдөр болгон уйлсан нулимс тэр дайны буун дуу энэ бүгдийг харахаараа ямар агуу хөхт ингэртэй ямар агуу тийм гоё их оронтой хүн юм бэ гэдгийг би олж харсан. Тэрийг бол ингээд өөрөө явж үзэхээрээ л хүн ойлгох юм. Эмэгтэй хүнийг үхэртэй. Үхрээр солино шүү дээ. Афганистанд тий. Та хоёр бол Үхэрний үнэтэй. Тэр үнэлгээ нь яаж үнэлэх вэ? хөөхөн байх юм бол 20 үхэр, царай мотой юм бол 2 үхэр. Би ч нэг 20 үхэр авцаал юм Ой. байна. ийм цочтой гойхүүсээ Хоёр үхэр. Тэр нэг бид нар нэг энэ их орныхоо үнцнийг л ойлгох юм бэл. Яг ямар газар амьдарч байгаа мэддгүү хоорондоо хэрэлдээл Уралцаал гэдэг тий. алцаал гэдэг тий. Ямар азар нэр Монгол орондоо төрсөн тий. Энэ сайхан нутагт Гов алта төрсөн. Ховд төр шарын гол төрсөн. тий. Тэгээ бас нөгөө Энэ хоёр охиныг та умруулж байгаа голдон сас. умраад л шүү дээ. Умраад. өөр Афганистанд өөр бас хаа нэлээ. Афганистан. Би Африкт бас зүгээр очсон. Очоод Монгол зэргүүдийнхээ албааж байгаас хэл хэлэхгүй айгүй хамгийн их нууцлалтай мэдээлэл өгдөг. Тэгтээ бүгдийг задлж болохгүй. Болохгүй Тий. Нэг хэсгийн яри. Ярь Сонирхолтой ярь болох үс юм. Болох үст тий. Болох юм юу гэсэн чинь Эрдэнэ 2 хорондоо одоо тэг 13 дугаар ангийн захирагч нь Эрдэнэ 2 гэж хорондоо 12 дугаар ээлжийг ахалж гарсан байсан. Тэгээ би ингээд Африкт яваадсан чинь яг энэ нөгөө нэг Чингисийн 9 үрлэг тэ бүгд амилсан юм шиг санагдсан надад. Африкт ингээд бүгд сахлаад байсан Монгол зэргүүд яг ингээд суудсан заяа. Монгол зэргүүд тэ нөгөө дэлгэр мөрөө шиг гэсэн. Яг бодлоо яргаад нэг төрийн хар сүлтийг ийм гартаа хүн мандаг тэр бодлоо шүү дээ. Тэр Монгол зэргүүд мандаг. Тэгээ Африкт бол яг тэгсэн. Бүр жинхэнэ ийм Монгол одоо өвөг дээдсийн сүнс газар дээр буугаа зүгээр тийм ирээ ёслолын утас юмс тийм шиг. Тэр Эрдэнэ 2 хорондоо гэж хүн байсан. Тэр зэргүүдээ гайхамшигт авч байсан. Тэрийг хизээж мартах. Тэрний дараа 71 юм турсанч ном бичнэ тэр айгуу гоё болсон. Хүй энэ чинь амар утгатай болж байна. Та энийг дэдэг үстэй. Үгүй зүгээр. Тэгэхээр тэнд нэг юм юу гэж сонссон. Ярианаас чинь биш назар биш хазар гэд. Тэр чинь Афганистан гэдэг нь орон болохоор 19 дэх зууны сүүл. Одоо 20 дахь зууны ихэнх үеэр эхлээд ерөнхийдөө бол бас бужигнаа их байсан. За 18 дахь зууны сүүлийн хагас болохоор хазараа гэж үндэстэн бол бүгдийг барьж ирсэн. Тэр нь хазараа гэдэг нь болохоор морины амгаа биш. За тэр болохоор перс хэлээр 1000 гэсэн утгатай үг. За тэр нь болохоор Монголын яг 1000 одоо Афганистаныг захирж яхад алтан бэлзэг зүүсэн хүүхэн тэг гэвлүүргүй хүүхэн гэж ааш. Илжиг унаад хаал нутгийг зорьсон ч хүчин дээрэм гардаг байсан баг. Тэгээд Талибан, Паштун гэж хоёр үндэстэн гарч ирээд Афганистаныг түүхэнд нийлсэн ганцхан улс байдаг. Тэр нь Монгол. Орос ороод хядуулсан, Америк ороод хядуулсан, Америк чаддгүй дийлдэггүй одоо ч дийлдэггүй. Тэрийг дийлсэн ганцхан улс нь Монгол. Монголоос өөр Афганистаныг хинч дийлэггүй. Тэр улсад одоо тийм хазар гэж үндэстэн байна. Тэр нь 1000-д тэд нар болохоор одоо болтол монголчуудыгаа ирж аавна гэж санаж харуулсаж хайрлаж хүлээдэг тийм юм. Ааруулыг хурууд идэг, гэрийн тооны тоон идэг, сарлаг үхэртэй, тулан булаасддаг тийм хүмүүс байдаг. Гэтэ одоо дахиж манайхаар хандахгүй гэсэ. Манайхан хийж авахгүй юм мэдээд. Тэдгэр хүмүүсийн одоо юм биеийн байдалч байд юм уу царай түрхэн. Яг Монгол би гадаад биш ажиж. Тийм үү. Годон дээрээс бүр андуурмаар Монгол бүр. Ямар сони юм тий. Тэгээ хазар монголчууд амар тийм хайрламар. Гой хүмүүс. Бас өрөвдмөр юм. Өрөвдмөр хазар гэдэг чи мянгатууд л ахгүй одоо нэг Афганистаныг эзэлж та хэд байж байгаараа цагаатайг явс. Тэгээ яваад өгсөн. За бид хэд ингээд эргэж ирээд авнаа гэж хэлээл алгалцсан. Тэгээ аваагүй. Тэгээ аваагүй. Монголын түүхээ гэж. Агуу штэ тий. Тийм байна. Баярлалаа. Баярлалаа.
Та бүхэн. За одоо би харъя. За одоо фитнесийн талаар ярил л да. Бас ийм Ер нь хүн бол- оруулж ирсэн бас ярина шүү дээ. Тий, ярихгүй бол болохгүй. Угаасаа энэ фитнесийн салбарын бас загалмайлсан эцэг. Ноён оргил гэж ер нь бас Одоо нэг хүмүүсийн хэрэглээд эхэлж дээ. Энэ нь байгаас. Яг нэг агд бүтэд хийж бид хоёрын юм. хувьд бид хоёрын хувьд байхгүй юу? тэгэж боддог. Тий. Тэр чин залуус чи ямар айтай. Маш олон шавьтай байх те. Энэ шавнар маш олон байгаа. Олон хүмүүсийг би бэлдсэн. Тэгээд дараад нь нөө хүнийг хайрлах нь амар хэцүү. Хүн хайрлна гэдэг нь эргээ заавал тархиа хаглуулна. Дараад нь нэг багш хүн гэдэг нэг л юм авдээ салаавчлаа. Бүх зүйлээс. Тийм болохоор нөө хүнд өгөх гэжүүл хизээс нэг хариу нэхгүйгээр зүгээр ингээл өгөөл хаяал мартаал яваад их юм л амарч байгаа. Фитнес олон шавнартай. Миний шавнар одоо Монголыг бүгдийг Монголын мистер Бямба олон хүмүүс гайхамшигтай. Тэдний гаргаж байгаа амжилт одоо. Тэгээд би тэднийгээ доороос хараад ингээд биширдэг шүү дээ. Тэгээд уцгээч маш их хайрладаг. Олон шавнараа хайрладаг. Тэд нар намайг үзэж байгаа хэ. Үзэн шүү дээ. Үцэх байх. Багш нууж. Дэлхийн хэмжээний бас дивжин дээр маш олон удаа гарсан. Тэр тоолондоо бас авраг болж исэн. Тэр талаараа хаалцаач. Дэлхийн тулд одоо тамирчин хүнээс гарах маш их зориг төвчээр Монгол морь дуужил байгаа штэ. Монгол морь уралдаад хүү толоо удагтай. Монгол бүх барилдаад төрийн ногоо нэмжиндэр. Дэлхийн дивжээ гэдэг бол өөр. Тэнд бол зөвхөн Монголиа гэж ярилгдана. Бас төрийн далбаа, төрийн дуулал эцгийн минь нэр урд явдаг. Миний нэрнээс. Тэнд яг зөвхөн манай үндэсний бүхийн гой залууч байгаа шүү дээ. Явах юм бол энэ таран залуу явж байгаа шүү дээ. Тий. National гэж бас ойлголт айгүй муутай шүү. Гэхдээ би үндэсний бүхтэй маш их хайртай шүү. Намайг тийм уулаараа тий. Би тэднэртэй маш их хайртай, үндэсний бүхтэй маш их дуртай. Гэхдээ дэлхий гэдэг бол дэлхий байдаг. Жин харж үзсэн хүн. Гизэн дотор баасаа цэвэрлж үзсэн хүн. Өөхөө шатааж үзсэн хүн. Амьдралын төлөө тэмцэж үзсэн хүний жинхэнэ тамирчин гэдэг. Энэ чинь өөрөө тамирчин гэдэг нь тамир тэнхээгээр давж туулах бүх зүйлийг л хийж байгаа. Өнөөдөр бүр эрүүгээ зууртал гяндааж агаад тэр дэлхийн дивжэнээр гараад Монгол улсын төрийн далбаа, төрийн дуулалыг мандуулахад за хүнийг хүсэл биелжтэй юм билий. Тэгээ одоо надад одоо ямар ч тийм одоо тэгээ би аавыгаа амьд тэгэл болцсон. Миний аавын нэрийг Лодонба саруулаад гэж дууддаг юм билий. Тэгээ дэлхий дээр Лодонба гэж дуудахаар өсрөөл гараад миний гадаад таасаад тэгэл болоо. Тэгээ далбаагаа орой л гарч байгаа. Яа тэр мэдрэмж гайхах. Гэтэ манай үндэсний спортууд одоо дэлхийн хэмжээний спортуудаас илүү яагаад гэвэл манайхан зүгээр л тэднэртэй л мөнгө хайдаг болохоос одоо нөгөө спорт хайдаг. Гомдол биш ээ. Угаасаа би баян биш. Өөр ирэхгүй сарыг оросч бүр ингээ омогшиж ярмаар ах ёо. Би ч амар бахархсан шүү. Яахад үзэх юм. Ийш наалаа. Би чаг ийм тэнийг ингэж одоо гэж. Би харьяа. Зүгээр гоё ярилц окей. Бүрнийг байд уумарсан шүү. Яа би бүр айчтай. Би бүр гарч яах вэ? Хойлоо галзын яа. Орой нөхрөөрөөс одуулах юм байна. Одлоо. Зүгэй. Мундаг шүү. Зүгээрээ толомдоо шүү. Аль нэг юм булчинтай нэг гар нэг ингэж үзье. Үнэн нь гоё. Нүл тест татсан. Өөртөө дурлаа шүү. Монголын ирчүүч амар шалжгаар болсон шүү дээ. Одоо ингээл годомт би чамаа гална гэдэг нэг хашааны хоёр талаас ингээ хустын нохоо байц. Ингээ хашааг нь онгоолон гол хоёлоо ингээ буураа тий хараа гэж. Монгол ирчүүд яг тийм болсон. Тэгээ машин дотор би чамаа гална гэл. Тэгээ баахан гүзээтэй ах нь бууж ирээ яг зоддохгүй. Тэгээ гой үзүүл үзэн шүү дээ. Дан гэл хит савлцчаал за уучлаарай анда болиг явж болно. Би шалгууш одоо болиг гэд. Монгол ирчүүд тийм байхгүй. Тестостерон маш их унсан. Монгол ирчүүд яг одоо ингээд коммент дундаас л ингээд шүүгээд хэсгэд намайг муулж байгаа 1000 хүний баг тий 999 шихуу 995 ч юм ирчүүд байгаа байхгүй. Тэгэхээр одоо бидний идж ууж байгаа хоол одоо хамаатай юм шиг. Тэр мандаа. Им строгийн даавар ихсэн ингээд мөөмөн дээр нь дахиад нэг мөөм ургацсан. Тэгээ гидсэн маш хүндэр болсон тий. Тэгээ саун цуухаараа амар гайхааш. Порно киноны одчил юм яриад.
Гэхдээ бас олон ирчүүд болон залуучууд, охтуудын, бүсгүүчүүдийн бие галбирт нь анхаарал тавьж ажиллаж байгаа шүү дээ. Хүмүүс тэгэхээр дуртай хүмүүс бас зөндөө байгаа. Өөрөөс нь бас маш их юм мотивац. Би нөгөө хүний бие дээр ажилтдаг шүү. Би зөвхөн нэг юм ингээд Сэтгүү юм уу? Үгүй. Би нэг зүйлээ биш юм уу? Монголоос хор тавдраараа дэлхийд тэргүүлж байгаа. Зөвхөн энэ бүх хилэмжээрээ айл бүхэн өвчнгөө байгаасаа л гэж ажилтдаг. Түүнээс би хүнийг зүгээр ингээд нэг гоё сайхан болгоё, зорчие тий. Ер нь хинт ч хэрэгтэй. Ер нь тэгээд сайхан биетэй байгаад маргааш өгчих юм байх гэх. Би өнөөдөр өгчих юм байх гэх тий. Тэгээ айл бүхэн аавыгаа хайртай аавыгаа хор тавдраар битгий алдаасаа тий. Хайртай ээжигээ өвчнөр битгий алдаасаа хин нэг нь ялах охин, хин нэг нь ялах үр хань битгий өнчрөөсө гэсэн үднэсээ л ойрол чарлаа тэнийг мангараараа дуудуулаад явдаг. Эрүүл биед саруул ухаан оршин гэдэг Би юу? Чи. Энэ үчигөр эдгээр явуулна. Энийхгүй гэж их л үзэж байгаа юм. Битэрий чи айгүй хингнэ. Хоёрс амар инээдэг. Яриа сонсохдохгүй байна гэдэг хэвгүй бас комент. Тэгээд сүүлийн битэр чи айгүй энийхгүй дардаг байхгүй юу? Үнэхээр дарчдаггүй байна уушлаа. Эний чи гэдэг байгаа шүү дээ. Угаасаа л нийгэм амар хэцүү байж тээ гэднүл тээ. Тэгээд угаасаа л стресстэй шүү дээ. Маш их стресстэй. Тэгэхээр энийг л тий одоо яагаад байгаа тий? Энийхэр чинь бас элэг баярлалтай баярлалаа. Түрүү нөгөө нэг үнэнгээсээ нэг камер бай, үнэнгээсээ хэлгээд камер байхгүй ярьсан шүү дээ. Тэгээ яах удлаа энэ. Камер яасан чи? Камер байхгүй бичиг байхад нэг юм ярьсан шүү дээ. Тэрийг нэг ярьж. Дахиад бэлгийн амьдралын талаар юу нийт та нар юу ярьсан бэ гэж. хоёул юу ярьсан? Оо дөрөвлөө байсан. Бэлгийн амьдралын талаар л ярьсан. Асуугаад байсан. Би хариулал байсан. яа нөгөө нэг эрүүл саруул байх. Юу солиороод байгаа би. Нөө эрүүл юу нэ? Тал дээр тий. За батыг те юу гэж ярьлаа. Дагуу бид хоёрыг үдчихэж байгаа хүмүүс зүгээр энэ нөгөө энийгээд энийг хэрэгтэй. Бид нар угаасаа амар ядарч амьдарч штэ. Одоо ингээл тий өвчин зовлон өрш хэрэг эхлээл хүн л чатгаараа гэж. Тэгээ би боддоо ш. За энийг л хэрэгтэй юм байна. Нөө чавлын энийхгүй бол тэр өдөр бол өдөр биш гээ тий. Хэлдэж штэ. Тэгээ яг энийг л хэрэгтэй. Яаж хийж байгаа л энийг. Хүн зурч гэсэн гоё стрессээ мартаал тий. Тий гоё. Өөр юм бодохгүйгээр аж аргалтай байл таас тий. Окей, яг үнэ. Окей. Тэгэж яг бас яг инээлгсэн байхгүй юу? Яг юу вэ гэж тэгсэн чинь тэгсэн шүү дээ. Яа дээ. Одоо би яхаас. Юу л. Ядраг. Гэхдээ ингээ юу гэлээ. Мартаалчих юм а ямар хэцүү юм бэ? Зөндөг юмшин. Машин дотор. Тий. Камер тий одоо гоё харин өстой гоё сайхан чөлөөтэй ингэж ярьдаг хүн юм биш дээ. Тэрнээс чинь ингээ камер хараа тэгээ ингээ бүр бие мие бариад ингээ тэгээд идэггүй ингээ тэгсэн чинь юу яриад байгаа би ч дэлгэхээр ингээ тэр фантастага гарсан юм шүү. Гэт миний Гэ нэрээ тэгээ бодсон чи нэрээ тийш тий. Айгуу гоё чи би харуулах юм чи шатлал шүү дээ. Тэгээ нэг юм нуухын тулд нэг юм. Гэр бүлийн хувьд бас асууя л да. Манай саруул хэдэн хүүхэдтэй вэ? 6 хүүхэд. 6 4 хүү байна, 2 охин байна. Аха. Миний 2 охин над дээр өссөн. Тэгээд хүмүүс нөгөө ихнэг нөгөө андуураад манай ихнэрийг ингээд дагаад манай ихнэр нэг өөр хүнтэй унтж байгаа 2 охинтой олцоод тэгээд дараад нь би тэр 2 охинтой хүнтэй суусан гэж бодоо. Үгүй. Би тэр 2 охин манай ихнэрийг чинь битээр тэр ингээд өсгүүлсэн. Битээр ингээд аваа явдаг хгүй. Тэгээд одоо ааваа гэж дууддаг, ээж гэж дууддаг тийм 6 хүүхэдтэй. Яа сайхан. Сайхан. Өнөр өчөө сайхан тий. Тавгаан хангасан сайхан өгтэй. Тийм байна. Өстой сайхан. Тэгэхээр одоо том нь хүй нэрээ сониос танаа том хүүхд чинь соёл урлагийн их сургууль орж байгаа. Тийм шүү дээ. Та нарын замлаа та бүтгэхгүй бах тий. Бид нар яасан хүмүүс. Бид тийм бүтгэхгүй хүмүүс харагдаад байна. Тэр конкурсныхаа талаар яриач. Тэр бүлээр бараг шалгалт Ой, сүүлчээс амар хэцүү юм лээ. Соёл урлагийн их сургууль. Яс замдаа чилжээж байгаа. Тэгэлгүй яа тий. Манай хүүхд конкурсанд унчлаа гэдсэн байхгүй. Тэгээ би хэлсэн.
чим аав нь хэлсэн ч чамд гээд. Чи ир хүн шиг ингээд шудраг байхгүй яасан зүгээр чадахгүйгээр хэлээд чадхаар нийлээд бэлдсэн юм ингээд үзүүлээд би бэлдсэн юм үзүүлээг тэг яасан гэсэн тэр соёл урлагийн сургуульч амар сонин конкурс авдаг юм л. Манай хот гараад чинь боо үсээ гэлсэн шиг ухаана гээл юу нэ ном уншиж тэгээд хөөгөө боо. Тэг миний хүү тэнцээгүйгээд бүр амар сонин царайлаад ирсэн байхгүй юу? Гэтэ одоо тэнцсэн л дээ. Тэр шалгалт хийсэн юм лээ. Гэтэ мундаг юм билээ шүү. Сойс. Төлбөрөө өнгөлөөлөх гэж байгаа юм шиг зүгээр гоё юм билээ. Гү мөнгө өгч чинь зүгээр. Миний хүү бол зээ гоё үнсэн юм аа. Үнсэн юуг нь хэлээч тээ. Гарч ирээд тий Жүжиглж чадахгүй юм байна. Чадахгүй чи одоо яах юм аа гэдэг тэгээд гэсэн чи үгүй би чадна. Би юмаа үзүүлчихэд буумаар байна гэж ярьсан. Хөөхөд тэгсэн байл шүү дээ. Ивэ миний мөнхүү оройжонго гэр дотроо бид нар бүгд хийлдэрсэн шүү дээ. За ямар ч боловсралгүй болж байгаа юм байна. Мэргэжлгүй болж байгаа юм. Миний хүү одоо ингээд дуусч байгаа юм байна гэж гэр бүлэрээ бүр би ингээд Бетховны одоо 5 дахь симфон тавьж ирээс бүгдийг дууссан шүү дээ манайхан. Тэгсэн чинь маргааш тэнцсэн юм да. Тэгээ соёл урлагийн сургууль бүгдээрээ тэнцсэн. Гэр бүлэрээ. Араа мөрөнд зүр ингэж би чинь зүгээр гэр дотроо. Тэст намуу чинь тэнийг бүжиглэж яа тэнийг харагдсан. За юу ч үгүй. Танаа гэр бүлээс хэр нэг урлагийн хүн гарч ирэх нэ. Мэдгүй танаа шиг болох юм шиг. Болно шүү дээ. Хөш. Хөөе. Нэг юу вэ? Шуун байна. Одоо багшаа хийгээд явхаас гадна энэ чинь хүний амьдрал янз бүрийн ажил хийн штэ бид нар. Тэгээ бас нэг шинэ жилээр хаг айдаг те. Тий. Тэрийг яриач. Тэгээ хаадсан ямар янз бүрийн юм тохиолдол яа. Танаа продакшн хэлээ үүлдийн үрийг үүрсэн. Манай шинэ жил дээр нэг өвлийн хүн болж ирсэн байна. Би тэр чинь гэрлэг харах гэж хэлсэн байхгүй. Яа. Тэр Мексиканд болсон шинэ жилээр гэж. Оо 18 Тий. Би чинь та нартай адилхан халдвар хийн штэ. Одоо тэгээд миний одоо халдварын цагийн юм өвлийн өгөн гэтээ юм цээж нүцгэн байх хэвээр доогуур дээгүүрээ задгаах хэвээр. Тэгээд маски шинжил дээр гисэн чинь тэр ерөөсөө тийм эрүүл хүн байдаг юм шүү дээ. Тааги дунд чинь Амар эмоц юм. тэгээд би бүр ингээд айс шүү дээ одоо ингээд хаана хүрээд ирчихвэ ингээд сууж ирээд тэгсэн чинь нөгөө хин ах мах чинь ингээд өвөн өрдө бүжүүлж ирээд би бүр ингээд өөр айгаад тий. Эндээс хурдан гарах юм шиг энэ ямар парадокс маск. За маскийнхан бол ерөөсөө яагаад ч ирүүл эднийг харж инег гэдэг бол тэнэглэл юм байна. Яагаад юм бэ? Би яриг зодож гарсан шүү дээ. Тэст галзуу болт юм лээ тий. Янз Бүгд бүр ингээд халуун. Өөр тийм газар ч хизээш хинж тэхгүй уус те. Гоё шүү дээ. Тэ? Гоё. Үгүй. Одоо энэ хараа өвлийн өгөнд маань өөрөө ийм ондоо байх нь шүү дээ тий. Одоо ийм би хаагаа гаргасан тасалж масалцсан. Тийм Санта Клаус бусдыг ингэж ичээж мичээдэг. Тийм ажил хийгээд тэрнээсээ өөрөө кайф авч мавдагаас байсан байх нь байна. Масс продакшны шинэ жил дээр ороод энэ ингэжсэн чинь энэ хүмүүс өөрөө айгаад өөрөө ич гараа. Тэгээ данаар ч надаа одоо 200 сая төгрөг өгсөн шүү дээ. Тэр бол өгөх хичээж байгаад гарч. Хи ярьсан юм одоо яа комсти хийсэн юм ба. Хийдгээ танаахнаас нэг л ирсэн. Гэтэ нэр гоё юм шүү. Та хоёрын нэвтрүүлэг. Нэр айгүй гоё юм. Яа. Гараад ирдэг тий. Тэш дээ гараад ир. Гараад ир юм юу санагч. Хөшөө гараад ир. Яасан ч болно оос тий. Тий яаж гэдэг. Тий харин. Тий гаргаж ир байх юм байлжлаа шин. Чука харин бас гараад ирж шээс. Би бүр айгаад яах ч юм бол. Яавал гэж дээ. Урд нь дээр влогийг бас үзсэн үстэй тий. Үзэн. Маш гоё юм биш. Баярлалаа нэрээ энэ тийм ширүүнийг юм тийм гоё инээдэг нэвтрүүлэг хийж байгаа баярлалаа. Яна би гоё ярьж чадахгүй. Танаа нэвтрүүлэг ингээ уннаа өхөн үстэй. Одоо би мэдэж байна. Одоо би шал тийм бензин тос үрж наашаа ирсэн. Би баг харьсан дээр. Саралтыг яаж мэдчихсэн бэ гэхээр яг ковид үед хаа тэр нөгөө онлайнаар тэгээ үнэгүй фитнес гэж. Окей, чи бүдүүн байна. Окей, чи таган байна гэж. Тий. Яг одоо хараад ицэн хар өвцгөө өндөргөө надаа дасгал хий гэж. Тэгэл дууссан шүү дээ. Тэгээ айгүй нийгэмд бас эерэг зөв юу өгсөн гэж мессежийг өгсөн гэж би бас бодсон шүү дээ. Одоо үед чи хүн болгон маш их жингийн илүүдэлтэй байна. Тэгээ тархалттай байна. тэрнээсээ үүдээд маш их байна. Гэхдээ ямарваа нэгэн шалтгаантайгаар бас тархалт явагдаж байгаа хүмүүс бас байгаа.
ерөөсөө яг би хаачих гад шат. Таргалалт гэдэг бол нэг л шалтгаан байгаа. Олон хүмүүс ярьдаг л да. Өвчнөөс бол таргалдаг гэдэг. Таргалалт одоо боддоо зүгээр таргалт итгэл байхгүй юу? Идэх одоо илүү хөдөлгөөн хийхгүй нөө энерги эзэн юм шатаахгүй байх л. Тэгээ би яг энийгээр ярьж байгаа айгу буруучих гэдэг юм аа. Жижигхэн Арчаагүй. Жижигхэн дэрч. Таргалтай хүмүүс арчаагүй. Босоод алхаж чаддгүй, зөв хоолой хийгээд идэж чаддгүй, өөрийнхөө төлөө тэмцэж чаддгүй, үргэлж өвчгөн бод үгүй. Таргалалт бол нэг л зүйл дээр тулгуурлана. Энэ бол арчаагүй шүү. Манай ихнэр бас нэг асуудал тулгарсан юу гэхээр бамбаа нутагтлээсэн. Манай гэр бүлд би бамбаатай хүн бүхний таргалт юм уу бас үгүй байгаа. Үгүй. Зүгээр яг л нөгөө бид нар нэг идэх хоолой зэгцтэй, дасгал хөдөлгөөн зэгцтэй бүх зүйл ингэ явах юм бол болчихно. Хүмүүс намайг олон зүйлээр л ярьж ин л да. Өвчнөр болгоод хүн таргалсан байдаг. Чи гахаа махаа гэж дуудлаа гэдэг юм. Би үнэнгээл таргуун зөвтгөх нэг шалтгаан байхгүй. Стресснээс үүдэлтэйгээр таргалсан шүү дээ. Тийм шүү дээ. Тэр бол байна. Тийм. Тэр бол байш. Байна. Байш. Гэтэл тэр хүний асуудал шүү дээ. Асуудлаа өөрөө шийдэх хэрэгтэй. Тийм. Миний асуудал шүү. Тэгээд тэрнтэйгээ тэмцээд бас явах хэрэгтэй. Тий, тэргээ давах хэрэгтэй. Яг. Тэгтээ за яг өвчнөд орох чинь боллоо. Болий. Тий. Гэхдээ яг зөв стресс чинь бүх юмний гай байхгүй. Гай байхгүй. Яг үнэ. Тэрнийг тэмцэх хэрэгтэй тий. тэмцэх хэрэгтэй. Тэгээ өөрийгөө дийлэх хэрэгтэй тий, давах хэрэгтэй тий. Давах хэрэгтэй. За. Тэгээд яхав эмчилгээ юмнуудаа сайн хийх хэрэгтэй. Хүмүүс нь штэ одоо өөр хүүхдүүдээ гадаад хэлтэй болгож өсгөж байгаа. Тий. Тий? Англи, орс, хятад гэх мэтчлэн. Дээдийнх нь яхав англич гэдэг юм гэж байна. Танай хүүхдүүдийн хувьд үгүй. үгүй юу? Үгүй. Миний хүүхдүүд зүгээр л YouTube-ээс хэлээ сурдаг. Миний хүүхдүүд ярьж чадна, англиар цэвэр ярьж чадна. Ихтэй эцэгчүүд зориулдаг шүү. Зориулдаггүй. Ерөөс зориулдаг. Тэгээд би зүгээр Монгол соёл, Монгол ахуй, Монгол амьдрал би боловсролыг болохоор ахуй гэж авч үздэг. Зүгээр айл гэрээ аав ээжинд боловсрол өгөх юм байна. Үлсийн хүүхд авч өгнө. Үхс хүүрээрээ. Өдөр шөнөгүй англиар ярьчихэд үхсэн тий. Тэгчээд хин яг Монголын яа одоо яг тэгдэг байхгүй. Одоо хоёр гүүрнээс урагш байгаа баахан хүүхдүүд бассейн сэлж байгаа бүгд л англиар аав ээж нь англи боловсролтой. Хоошоо харна дандаа халтруу харагдан тий. Манайсыг халтрал гэж ярьд юм л шүү дээ. Би урагш орж мэдсэн гэж. Тэгж ярьдгийг урагш орж мэдсэн. Тий. Тэгж ярина. Энэ усталт Маш. Энэ бол Монгол ахуй биш, Монгол соёл биш. Монгол хэлээр нь яриулах хэрэгтэй. Монгол ахуйгаа авч үлдэх хэрэгтэй. Монгол хүнийг монголоор нь төлөвшүүлэх хэрэгтэй. Үгсэн тийм хэлбэр дээр анхаарал агуулга харахгүй. Агуулга нь Монгол ус өөр шүү дээ. Тэгээ баахан гадаадаар ярьсан ийм ирлий зүйл. За. Танай гэрт ер нь тэгвэл спортын төрлийн хүн байт юм уу? Манай хүүхд боксing өсвөрийн бас нэг мөнгө мэдэл та. Оо тийм үү. Том нь болохоор хүндийн өргөлтийн өсвөрийн аварга. Оо. Эдгээр насны хүр бишээ мөнгө медальтай. Тэгээд дараагийнх нь яг. Тэмбэ миний аага оошларагш. Яг гişээ тоглож байхгүй. Тэр дүүтэйгээ тоглолтын зүрхгийн машинаар. Аюугаа хараад өвтлээ нэг хот. За. Гүнс ер нь гэхдээ хүүхдүүд эцэг ял харж үздэг шүү дээ. Ер нь спортын талын давмгай юм байна тий. Ер нь тэгвэл тийш дээ. Ер нь тэгтээ нөгөө ийм үг гэдэг шүү дээ. 3 үеэрээ баян байдаг, 3 үеэрээ ядуу байдгүй шүү дээ. Ер нь зөвөр одоо ингээд нэг бүх өөрийгөө боломжтой, өөрийгөө маш том байшинтай, өөрийгөө том асар боломжтой. Хувь тавилан байдаг, хувь заяа байдаг тий. Үр хүүхдээ монгол хэлийг сурч чадахгүй, монголоор нь яриулж чадахгүй. Тэгээд тэдний үр хүүхдүүд гадаашаа Америкт очиод яхаа нэг золбон Аз штэ. Тэгээ нэг хужаа штэ. Монгол хэлэхгүй штэ. Тэ? Монголоор нь байлгаж чадахгүй. Энэ бол боловсрол биш ээ. Боловсрол бол Монголын ахуй, Монгол амьдрал, Монгол хайр, Монголын хүүхдийн гэр одоо юу вэ? Тэр л гэж бод. Ууслараа. Балаа би одоо хайрлаа. Байж. Хүүхдүүдээ ер нь
юм уу? Өөр шиг юу юм би хаа дээр нь хэр анхаарч байна юу ийм бодрыг гэж бодож байна уу? Миний онгор намайг доромжилж өг шиг. Гүгүү. Өөршгөө гэжсэн. Би чи метр 58-тай юу гэж өөршгөө болохыг хүсэхгүй. Би Өндөр яриаггүй шүү дээ. Өндөр яриаг. Би ядрын хөө. Мэдээж би хүүхдүүдэд хамгийн сайн амьдрахыг л хүснэ. Би тэднэрт маш хартай. Би бас сайн аав. Монгол нэг юм үг гэдэг чинь адуу манах гэж азраг байдаг. Адуу сарних вийтэй гэж азраг байдаг тий. Сарних вий гэж аав байдаг гэж би боддог. Хүүхдүүдэд маш хартай. Миний хүүхдүүд бол гоё бие бэлдартай. Гоё өсөж яваа. Цаашдаа тэр хов зээг нь би сайн мэдгүй. Тэгээ өөрийнхөө хов зээгаар л амьдрнэстэй. Тэгээд одоо надад ямар ч хамаагүй би хооллол явж. Энэ олон хүмүүс сонирхож байгаа ах гэж бодож байна. Саравал хотын гэрийн хөрөгчөнд яг ямар хүнс байдаг бол хэлэлтэй. Байхгүй. Манай цалин буугаа. Ер нь ямар шүү төрлийн Өндөг байгаа. За би өглөө харсан. Өндөг байгаа. Брокколи байгаа. Юуцаа. За тиймэрхүү байгаа. Үхрийн мах байгаа. Манай 2 3 хөрөгчтэй шүү дээ. Алинс нэ. За хуурай хөрөгчнөөс нь нэрлэхүү. За мэдгүй тийм байгаа. Тэгэхээр нөгөө хоньны мах холтой гэдэг штэ. Танаа гэр ер нь хоньны мах хэрэглэдэг үү? Хэрэглэх байх юм. Хоньны мах ч амар хайртай юм шүү. Хоньны махын дотор няцин гэж бодсод байхгүй. Няцин гэдэг бодис нь болохоор хүнийг хогшруулдгүй, зүнүүлдэггүй. Яг өөхөнд байдаг гэсэн тийм үү? Зөв шүү миний онгор. Тийм. Чи минь яагаад ийм гайхамшигтай юм бэ? Үнэлцээ. Яа, шот. Тийм шүү. За тэгээд Ялангуяа тэр сүүлний өөх, өвчний өөх гэсэн өөхнүүд байдаг. Няцин гэдэг. Тэр нь бол зөвхөн Монгол хоньны махт л байдаг шүү. тийм учраас монголчуудад тийм Эрүүл саруул байдаг гэсэн. ой санамжаа авдаг өвчин гэж юудгүй те. Альцхаймер. За. Альцхаймер гэдэг өвчин баг байдаг. Сүүлийн үед л гарч ирээд байгаа. Тэрнээс бүр огт байдаггүй. Хоньны махаа хайрлаарай. Хоньны махыг цагаан мах гэж байна. Улаан мах гэж байна. Улаан махыг байн гэдэг бол бид нар элэгний хорт авдар, ходоодны авдар, бөөрийн өвчин зүрхс ус бүгд үхээд дуусна уу? Бид нар 5 хошуу малтаа гэж тийг хөөрцглөө. Энд чинь 5 хошуу малын ач уян гэж тийг хөөрцглөө. Улаан махыг баг дутуу шахуу болгоод идээд байх юм бол одоо дэлхийд хар тавдраа тэргүүлж байгаа цаашдаас тэргүүлэн тэрнээс цааш олон өвчин туснаа. Бид нар цагаан махыг хөгжүүлэх ёстой. Тэр загас. Галуу, нуус, загас, дахиа гэдэг. Өөрснөө фермерийг бий болж байгаад 7 хоногт яаж 2 3 удаа цагаан мах идэх хэрэгтэй. 1 удаа бүр бацаг хэрэгтэй. Тэ? Тий. Гэтэ хоньны махаа хайрлах хэрэгтэй. Сүү цагаан эдэний хувьд танах. Тэгээд Африкт би аваачаад сүү хувьцаат компани ааруулыг аваач гэсэн чи хүүхдүүд нь идэж чадахгүй лээ. Яг л тэдний тэр нэг ходоодн дотор оруулаад яг тийм боловсруулдаг нэг хэсэг байдгүй юм шиг л. Яг нэг иддэг, яг манайх шиг биш гэсэн. Ааруулыг бид нар л хийд. Монгол хүн хийж чадна. Тийм үү? Тийм. Ер нь монгол хүн л хийж чадна. Тэрийг шингээг идэргээ задлах. Идэж чадахгүй тийм задлах ч юм уу. Ямар нэг юм байхгүй байсан. Юу байхгүй гэдгийг мэдэхгүй. Бас нэг ухаант нь комментэнд бичнэ тийм. Нэг юм байхгүй л. Одоо ингэдэг штэ. Бид нар чинь нүүдэлчин соёл иргэншилтэй хүмүүс те. Монголчууд эрт дээр үеэс өвлийн удирдаа халуун махаа иддэг. Зуны удирдаа цагаан идэгээ иддэг. Тэгээ махаа борцолчдаг. Багхан хаяадаа хийж иддэг ч гэдэм үү. Байсан штэ. Одоо бол маш олон төрлийн янз бүрийн юм ороод ирсэн гаднаас. Тийм учраас энэ одоо нэг өвчлөлөх гэж юм чи янз бүрийн өвчин мэдхгүй өвчин шинээр нэмэгдэл бий болоод байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ хоолой шири Заавагшаа. Тийм биз дээ. Тийм ээ багшаа. Ялгаа ахгүй хүний эрүүл болохын төлөө явж байгаа бол хоолтын зөвлөгч өгж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээ энэ талаар Тийм багшаа. Үнэ. Хөөх юм аа. Маск барташиг нь яас хөөх юм. Цаанахтаа олдсон бол бас ийм хөөрмөх тий. Тийм шүү дээ. Үнсах ямар гоо. Түлшин болоо гэж бодож ирсэн аа. Би юу? Тийм.
Би яг үнийг хэлэхэд Солонгост хүчээр сорил гэж болсон л доо. Ия. Явлаа өвлгийн хайрын дуу гарч эхэлж байхад. Яа, солонгосын жүжигчдээс тэгвэл хэнийг Яг үзүүл инхаг би барна гэж бод. яагаад шалтгаан? Гэхдээ тэр яаж хичээгэж ном би зүгээр дайж давхурч хамаал нэг хавирах зүгээр шалан дээр лаахгүй л юм зэ. Ямар ч асуудал. Тэгтээ тийч аян маш одоо эмэгтэйчүүдийн краш штэ. Гэтэ инхаа чи метр 58 төстэй. Оо тийм үү? Би ч гэсэн. Тэгэхээр ч нөгөө олон эмэгтэйчүүдийн эсрэг болчих штэ. Нөгөө хайртай хүний зайх болох ч таа гэх. Инхаа үдж байгаа бол өндрөө хэлээрэй. Өндрөө. Энэ зүгээр супер. Инхаа үдж байгаа бол гэдэг. Тото би харж болох уу? Би харимаар байна. 4 хоног хариг байж. Яа. Зогсгүй. Заавал. Ариг хитэн дугаар дээр ингэж инээгүй бүгд баярлалаа саруулаа. Хөөх. За миний муу эдийг бүр үндэ баярлж байгаа Баярлж байна. Хүнаад хоол хайрaalах өгөхгүй юм. Эмэгтэй жүжигчдээс. Эмэгтэй жүжигчдээс ийм дуртай жүжигчин байх уу? Энэ Адаад Монгол биш юм уу? биш. Яга Монгол биш ээ. Инхаа ярьсан болох юм л. Гэхдээ би нөгөө ганц удаа төрчих уушлаа. Би нөгөө дурлаад За. амар дурлсан. Хүчтэй. Нөө үрлэгч дурлцсан. Би ч тардаг гинөө. Тий. За. Анх бүр яг тэрийг бүр хараад дурлчаад Хэдэн настайтай? мэдхгүй 6 биш 8 дахь ингээд 6 дахь ингээд байсан. Их ч аим хөрхөж. Аюу олон ирчүүдээс сонсч байсан би угаасаа. Тий. Би үрлэгч аим дурлсан. Би бүр хин дуртай дуулаад Надаа юу? гэрлэж амжаагүй явны. Хин. Гүг нэ. Тэгээд тийм үе байдаг. Энэ бол шохор болохгүй юу? Амар гоё штэ. Гэтэ би чамд хайрдаг киноны хамгийн гоё нь гэвэл хөгжим. Би нөгөө Жансан наруугатай, шаруугатай, одоо Бавуугийн лавсан, Тангадын галсан тэ одоо гэдэг 9 эрдний одоо хим Бадарчхуй. Би Бадарчхуйтай яг энэ 100-д нэг хусан дээр амьдарч исэн гэж бодохоор л баяртай байдаг. Би тэднийг л хайрладаг. Надад өвшөө тийм агуу сонгодог юм байдгүй шүү дээ. Тэ. Тэд нар амар гоё. Тэдний тэр зохиосон ая, тэдний тэр зохиосон шүлэг тэрийг хинч дийлэхгүй. Би одоо бүр амар баяж шүү дээ бодохгүй амар тийштэй. Тэнгуүлээ болор цамыг юу гэдэг гэж бодож байгаа. Ерөнхийдөө тэр талаа дуртай юм байна тий. Дуртай. Би болор цамд мангад уншаад. Нөө лаанд 600 маргаан 100. Өөрөө тэрэлдэг үү? Юу тэрэлдэг үү гэж. Юу тэрэлдэг үү гэж. Уг тэрэлдэг үү? Шүлэг бичгүү. Шүлэг одоо бичдэг үү гэж. Юу ярьж байгаа наад хүн чинь бүр зохиол бичиж байгаа гэсэн шүү дээ. Солиорч явахгүй даа. Голдорд нөөрэ гэсэн шүү дээ. Инхаа таалцсан гэдэг байна шүү дээ. Холж инхатаас үзсэн тий. Тэгэхээр тэр кинонд чинь ямарваа нэгэн байдлаар нэг юм тэр гол дүрийн залуутай холбоотой эмэгтэй заавал зайшгүй гарч ирнэ. Миний нэг юм байгаа. Гэтэ зохиосон хүн сонсч гэдэг. Би зохиосон. Баригдаа шана. Би яг энэ үзгэрс. Эхнэрийн найрж байхдаа хэлсэн шүлхий. За юу гэж хэлсэн? Гай юм аа тэгээд. Одоо яг зохиосон хүн үзчихнэ. За яахав тий. Өнгөрсөн юм шиг юм. Гэтэ би өөрөө зохиосон хэлсэн. Тэ юу? Одоо их хэрэг мэдээг байгаа юм уу? Мэдээгүй. Яах вэ? За одоо та сайн хэлж чаж нэг хэлж байна. Өөр олон залуучууд ч гэсэн бас их нэртэй зориулж бас ингэж болно шүү дээ. Тийм тий. Тийм. Бид нар үчиг нэг амар гоё тийм мессеж тэгс тий. Чи бид хоёр хагарахаа бодохоо орчлон бүтэн байх гэж ядсан хоёр хэлдэрх юм. Хагацхийн оронд үнэнж байх гэсэн хоёр амин. Илэгдэхийн тавиланд үртэй гэж амьдрах жам. Эрсдэхийн цагт бие биендээ хорог тусан үснүүд гэж. Ямар гоё. Би битсэн юм аа. Хотлоо яг зохиосон
Одоо яа гэм бэ? Үшээ 6 хүүхэдтэй сайхан одоо амьдрал тий тогтчихсан юм чи ямар дүнээ хэлээ. Найдвартай шүү дээ. Гаргаа. За хаад босоо. Та хоёр маань. Один маань. Яа Ховд аймгийн 10 жилийн 3 дугаар дүн сургууль байлаа. Ховдын төв юм уу? Эсвэл ховдын торгууд морууд ярьсан шүү дээ. Миний тусан тийм байгаа заа. Оройхоо байгаа, торгууд байгаа, загчин байгаа, үүл. Яа халах байгаа. Одоо тэгээд бүх юм тэгчээс ийм царайлаг хүн гарч байгаа. Яа. Аргагүй тэр хөмсөг байна. Тэгэхгүй шүү дээ. Яаж янхаад үзгээд байгаа. Би янхаг шаардлагатай. Яа чи хэрэгцээнийг үзчихээ. Янхаа үзчихвэл нэр өндрөө хэлчихээр Тэр үү. өнөөдрөөс хүрээсэн. Би нэр янхаад үзнэ. Махаа тий. Хөрлөө махнасаа. Гэж байгаа юм шиг. Энэ мах чи уурах шүү дээ. Энэ одоо ингээ 200 г мах хөрхүү. Үгүй 150 г мах. Энд бол Хэмжил хийж манай багш. 24. Цаана 30 хэдэн грамм уурах байна та. Өөхөө. Уур гэж. Чи яагаад ингэж авах би чамтай байна? Таста маска хоёр хүүхнийг умруулд одоо харьяа. Яа нэг загнуулахгүй шиг байж байгаа. Жагвар. Таны амьдралыг хэрэгцээ гэх шиг. Одоо ер нь дахиж шав төрүүлье гэж бодож байна уу шавтай. Би гоё битэрийг шаваараа авч. Нөлөөлгөө заагаар тий. Та хоёроор дамжиж маш олон хүн ирүүлж ирэх. Харин сайн нэг тийм халт тийм Од гэдэг. нүсэн штэ. Стар гэдэг ямар үг вэ гэхээр одоо нэг од гэж ядсан шүү дээ. Одн гэдгсэн чинь долоон борхоо алтан газууд ямагт хой зүгийг заадаг юм байна л да. Та нарыг Монголын ард юм од гэж тэгдэг. Та нарын хэлсэн үгээр таны хийсэн үйлдэлийг тэд нэр давтахыг хүсдэг. Тэгээ од гэдэг нь ихээр зүг чигийг алдуулдаггүй, мичид заяан төрсөн, үнэн шударга байдлыг эрхэмдэгч ард түмнийг зөв зам руу чиглүүлэн дагуулгач хүмүүсийг од гэж нэрлэдэг юм байна л да. Манай шүтэн гэж амтаа хүн үгээ гэж айл хүн газар тааж гэж шааж болохгүй л байхгүй. Тэ? Тэгэхээр бид нар бүгд бодолтой л амьдрах хэрэгтэй. Яг үнэ. Ард түмний үдэн дээр тэ тэднийг зөв зэгт дагуулахын тулд зөв зүгт амьдруулахын тулд тий хамаатаалахгүй гэдэг бүгд тий. Окей. Амраахыг галаас тий. За хоёул бүгдээ юу сүүлийн хамгийн сүүлд орсон тэмцээнийг асуулаа. За тэгвэл хамгийн анхных нь хэдэн настай байсан бэ? 23 настай. Оо, стэйд Бэрна амтагцсан. Энэ үед хүүхдээсээ ичээд хүүхэд өрөх гээд ихнэр жирэмсэн. Гараа тэгтнийг орж ирсний метр 50-д атисэн амт аав нанни гэж үдэж байгаа. Ичээ. Хичин гол хичээлээ байсан. Хүүгээ төрж ирэхэд би бол сайхан байсан. Би одоо ч хүүдээ тэр үед ч хүүдээ зөрүүлж амьдсан. Одоо ч хүүдээ зөрүүлж амьдарч байгаа. Ирээдүйн хүн хөлт хамгийн сүүл чинь нэгэн амьсгаагаа хураадлаа. Би хүүдээ зөрүүлж л амьдарсан. Тэгэхээр анхны тэмцээнд нь явахад нь хүн төрж исэн юм уу? Жирэмсэн байхгүй юу? Тэгээ хүүдээ зориулж өөр гараад ирэхэд нь ингээд нүдэн онгоогоо харахаар нэг өгчээсэн байхгүй юм л. Хичээж хэлсэн юм байна шүү дээ. Хүүдээ зориулал. Аав ингээд гоё аа байх гэдэг. Угаас өсч чадахгүй чи яах юм бэ? Тийш дээ. Тийш дээ. Өргөн босгоос юм баг. Гэтэ миний хүүхдүүд динксэн залуу шүү дээ. Амар царайлаг гоё гоё. Бурхан минь гойд олоо охин битгий гомдоогоороо бурхан. Эхнэрээ төрөх шоолонд нь хамт байж үзсэн үү? Юу н эсвэл тэмцээнд явцсан байсан ч удаа юм уу? Байсан уу? Афганистанд байхад манай дээрээс 3 дахь хүүхэд гарсан. Бус үед нь бүгдэнд нь хамтсан нойр шөлөө зөвгөөл тэгэл бустай адил микртээ суугаал яг л адилхан амьдсан. Тэр гэр бүлтэй хайртай. Тэр гэдэг нөөшөө гэр бүл байхгүй надад. Маш хайртай. Тэр үедээ. Тийм. Энэ зүгээр тэгээд хол байсан байна. Одоо тэгэхээр одоо бол дэлхийн хаанч байсан бид нар уцаараа холбогдоод ингэж болчтой байгаа шүү дээ. Тэр үед чинь цэргийн диктатуртай учраас утас байнга барина гэж байх уу? Байхгүй юу?
байсан л байгаа шүү дээ гэж. Миний амьдралын хамгийн гоё дурсамж 2011 оны 12 сарын 25 Крисмас хоёр болчихсон. Яг тэр үед би Афганистаны Кабул хотын Эгрис баазын цэг 7 дээр алба хайжсан. Тэгэхэд над руу төв стандарт цэг 7 төвийг ямар сонсч байна хариу үлээ гэсэн. Сайн сонсч байна хариу үлээ. Та ахлахсаруулаад мөн үү? Тийм ээ, би ахлахсаруулаад байна. Танд баяр хүргэе. Та 3-700 гараа хүүтөө. Ай. Аа, борт тийм. Яа. Ямар гоё юм бэ? Гоё. Гоё. Тэр мэдрэмж өгөр хэлсэн. Одоо тусцсан мэдрэмж байхгүй. Хайрлал. Ичиг амтан гэдэг чинь өөр үү байхгүй. Ерөн зүгээр би боддгийг адуу сарныхой гэж аа байдаг. Айл сарныхой гэж адуу сарныхой гэж азраг байдаг. Айл сарныхой гэж аа байдаг. Ерөн зүгээр гэр бүлээ оргицсан эрх хүн олиггүй юм гэж боддог шүү. За би одоо Нүг Афган үл Иран бил Иракч нэг одоо инхээс сахиулах нүүлгээд нэг Az2 гэдэг нэг залуу нэг манай төв манай за тэр нэг үрэн. Яа юу болсон юм бол? Ийм дөрвөлжин бааз байсан. Одоо яг ийм ширээч дөрвөлжин бааз юм. За дөрвөлжингийн баазын хоёр талд нь хоёр монгол хэрэг зогссон байсан. Яг энэ хоёр тэр. Тэгээ урдаас чиглэсэн дотлохоо орж ирсэн байхгүй. Тэр нь яав вэ гэхээр нэг 69 оржод ханыг мөргөөд дэлбэрэх хэрэгтэй байсан. Араас нь одоо манай монголоор бол 30 машин оржин гутлаа баазын голд орж дэлбэдээ тэр даазыг услах хэрэгтэйсэн баазыг тэр чигт нь 69 орж мөргсөн хашаанд дэлбэрсэн. Дараагийн машинд орж ихэд Монголын 2 зэрэг 2 талаас нь гавж бодсон байхгүй. Азаа болохоор адинаар бодсон. Адин нэгээр бичсэн. Нэгээр орсоор их ядаж шат. Нэгэр ууцах дан гэд самбай од нь автоматар богино. Тэгээ хоёулаас хавж уудсан хин нас нь мэддэхгүй. Гэтэ азаал алсан гэдэг. Тэгэд тэр одоо манай Монголын мөд 30 машинаар дүүрэн дэсэг боцсон гар алуулаад үхээд кабинд хоёулаас төрийн нууц яриад гайгүй. Хажууд тийш болсон чинь тэр яваа орёны бүх шил цонх мох бүгд таарч байсан. Энэ үед Пошийн зэргүүд бүгд амьд үлдсэн. Олон улсын зэргүүд бүгд амьд үлдсэндээ баярлж өөлжсэн баг. Яг энэ үед Пош тэр ингээд Пош гэдэг баха. Монголчууд гаццсан байсан хил дээр нь. Тэгсэн чи яг мэдээгээр нь ингээд Монголын зэрэг Пошуудын амийг аварлаа. Юу дүүд чи хоолоор. Хүснээ хий. Тэ. Манай Аззаа гэдэг бохоо самбай яндаа. Тэр 84 хамт ажиллажсаа нэг өрөнд хамт суужсэн. Зөндөө их юм болно шүү дээ. энэ нэг Монгол хүмүүсийн нэг зүн совин гэл байдаг шүү дээ. Зөнтэй гэхдээ. Тий. Би тэрний талаар ахын нэг мөрөх юм. За. Чамшиг хүчрэг эмгтэй зөв. Чамшиг юм хүчрэг эмгтэй нэг савн дундаас Чингис зүрд юм. Тэр нь дэлхий гэж хэлдэг юм. Тэгэд нэг ийм нэг гой домог боллоо л доо. Монголчууд ингээд хоолсондоо гараад жагс гэсэн чинь дарганд хийж байгаа байхгүй. Тэгээ бүгд жагссан. Тэгсэн чинь дарган буцаад ор. Гэсэн чинь монголчууд үглэхгүй юу. За ямар адгийн юм бэ хүний нутагт чи дарамтлаад хуцаал орно шүү дээ тий. Оронд нь өөр орны зэрэг оцгосон. Тэд нар төрүүл явсан. Тэгсэн чинь дахиад гараад жагс хоолсондоо гэдгсэн чинь ямар новшин юм бэ гэл дахиад жагсан шүү дээ. Тэгээ араас нь явж хахад яг тэр орных нь дээрээс нь Мянмад болцсон. Монголчууд ард нь тасгсан хөл мөл. Энэ бодд явдлаа шүү. Одоо ярьж байгаа нь би болохоос ярьж болох юм болов болохгүй юм. Тэгээд домог яриад шүү. Үүдээ нэг монголчууд болохоор ингээд цонх монхоо гэсэн шүү дээ. Манай төвшин баяр скотч төвшин баяраар юм шүү дээ. гээд ягаар нөгөө тэн бүхээ унцдаг. Манай хамгийн амар орчин бодлоо цонхоо скотч тааш. Дэлбэрэлт орсон чи ингээд машин цонх шиг тог гонж босд орныхан болохоор ингээд нүд мүдрүү ингээд. Тэгээ манай Монгол зэрэгс ч юм амар дуртай хайртай нөхөр. Нэгдсэн үндэсний байгууллагын гол зэрэг ганцхан Монгол шүү дээ. Оо тийм үү. Тэг. Гол цөмөн.
Бууны сум нэвтрдэг үү юу вэ? Каск чинь чи каскийг юу гэж бодож байна? Үгүй Одоо бууны хамгаалтын за хамгаалтын малгай юугаар бүтдэг гэж бодож байна? төмөр одоо юугаар Тэ тэр маш хүнд байгаа шүү. Тийм миний охины толгойн төмөрд гэж бодож байгаа шүү дээ. Тэ биш үү? Үгүй даавуу гэдэг. Олон одоо брезент гэдэг шүү дээ. Татаа бүр ингээд Шүү болоод. бүр ингээд татаа бүр ингээд брезент. Миний намайг аврах хантаас шин тийм л шүү дээ. Тийм үү. Тэр чинь бууны сумнаас нэвтрэхгүй. одоо сонсож байна гэж. Мэдгүй шүү Чи одоо тэгээд тахилгаа хамгаалын зүрийн төмөр каск мас Төмөр юм байт юм болоо гэж. Тэр чинь бол мэдгүй. Төмрөг цоосон шүү дээ сум. Тийм. Оо тийм. Даавуу гэдэг шүү дээ. Тийм шүү дээ. Машин чи бодал зөвлөд идэж нэрээ те гээд бодсон чи. Ямар тэнэг бодолтой явжсэн юм бэ гэдэг. Монгол цэрэг би нэг зүйлээр маш ихээр бахархна. Бүр энийг бол хилээд би ингээд миний цээжлээс ингээд ундраас дийлэхгүй. Монгол ирэх хүн Монгол цэрэг хоёроор. Монгол ирэх хүмүүс дайны толгойн газар шиг нэгэнтэйгээ ямар эвтэй болдог. Нэгнийгээ ямар их хайрладаг. Одоогийн төсөөлж байгаа удам тавьж байгаа ирэх хүмүүс биш болдог. Би Монгол ирэх хүн Монгол цэрэг. Энэ байгаа болохоор Монгол улс төрийн талбай төрийн дуулал төртөг хамт оршдог гэж одоо бол хэлдэг. Би Монгол ирчүүдтэй маш хайртай. Битгий үхээсэй гэж үтэ даанч 10 жилээр төрүүлж үхээд. Одоо харид хүн. Одоо хариулъя. Одоо үнэхээр хариулъя. За баярлалаа. Энд тийштэй Бидний урилгыг хүлээж. Дахиад жоохон суугуу. Тэгээд урилгыг хүлээн авч хүрэлцэн ирж оролцсон. Бидний бас элийг баярлуулж өгсөн. Саруултаа маш их баярлалаа. Манай ерөнхий ивент тэтгэвч манай ивент тэтгэвч Zebra International Distribution-ийн хамт олноос өөртөө нэнийг өгөөрэй гэсэн юм аа. Гарын бэлгээ өгч явсан. Баярлалаа. Ингээд хоёр найзгаа гараад ирсэн. За яах нэ. Ийм мөнгө гэж бодож байгаа юм уу? Яах нэ. Хүн ч арай болохгүй. Арай. Хүү бодтой 20 мөнгөд ингэж хийж бол. Хоёр тийм баян юм уу? Зас. Баярлалаа. За баярлалаа. Нэг өдрийг бас айгүй гоё халуун дотн яриа өрнүүлсэн найздаа баярлалаа. Унших гэдэг шүү дээ. Монголчуудынхаа эрүүл саруул амьдрахлын төлөө зөв хэв маягт урайлан дуудаж байгаа юм мундаг залуутай өнөөдөр Монгол гэдгээр омогшдог ийм залуутай уулзсанд үнэхээр баяртай. Тий. Баярлалаа. Бахарч байна бас чамаараа. Ингээд Монгол хотны 100 эрхийн нэвтрүүлэг авсан. Баярлалаа. Одоо ингэ морины тууранаас ингэ шараа цацраал. Тэнгуул би нэг малгай ингэж хайж ирсэн. Монгол хулганы 100 гэх юм. Тий эцэст нь бас нэг үлээд бит хоёрын нэвтрүүлгийн турш логикон турш хэлдэг үг байдаг тий. Эдгээр чи эднэрээ ивент чи та мөнгө авсан юм уу? Тэрээс энийг гээч. Жагар маграас мөнгө авсан юм уу? Манай Zebra International Тийм авсан юм биш үү? ирдэг бүтээгдэхүүнүүд Ичгүй тэгээд ярихгүй. Манай Энэ юу гэж та фильм үү? Зебра одоо энэ экранд байна. тэгээ миний найз Zebra бас. За. Zebra-гийн оруулж ирдэг бүтээгдэхүүнүүд. За энэ нүүрс усна гэдэг. нүүрс үсэн хэмчлээ гэж. Тэгээ энэ гоё юм шүү дээ. Би бол энэ надад маш их таалагдлаа. Ямато фреш. Энэ айгуу сайхан юм байна. Тий, гоё юм байна. За манай хоёр найзыг ингээд гоё ингээд мөнгөөр шээ. Юу гэдэг лээ чинь. Ивент хийж байгаад баярлалаа. Тий. Дахиад ивент гэрээ. За манайхан бас энэ жагрыг авч уугаараа тий. Хол явж байхдаа нойр мөр хурч бол бас гоё энерги болж байгаа шүү дээ. Жагрыг авч уугаараа. Манай хоёр найзын хэвтрүүлгийг ивент баярлалаа хэлээ да. Хамтран ажилласан Zebra International Distribution. Онлайн Монголиа.